Ардчилсан нам 35 жилийн тэртээ Монгол улсад нийгэм эдийн засгийн эрс өөрчлөлт шинжилгээг бас манлайлж, хүн төрөлхтний нийтлэг зам ёсны хөгжлийн зам руу нас оройлон манлайлж исэн бас энэ хугацаанд ялж, ялагдж, нэгдэж, задарч, бутарч олон л бэрхшээлийг даван туулсан юм улс төрийн хүчээр өнөөдөр энэ удаагийн сонгуулийн цэглэлд 42 гишүүнтэй бас нэлээд томоохон бүлэг албан ёсны сөрөг хүчний байршил дээр бас ирж байна. Тэгэхээр одоо үлдэж байгаа цаг хугацаанд ардчилсан намын хувьд засгийн газраас явуулж байгаа бодлогыг зөвийг нь зөв гэд, бурууг нь буруу гэд буруушаад чадах бас 35 жилийн түүхэнд хатуужсан, бойжсон бас ийм улс төрийн хүчээр бүх зүйлийг хааж боох, бүх зүйлийг унгаах, гацаах чиглэл ардчилсан намын хувьд байж таарахгүй. За бас аялдан дагалдаад болж байна бүтчихээн гэд чимээгүү дагаад явах ийм улс төрийн хүчин бас ардчилсан нам биш. Тэгэхээр зөв зүйлийг зөв гэж хамгийн гол нь энэ иргэдийн эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, олон зүйлүүдийг бизнесийн эрх чөлөө, өмчийн эрх эдгээр зүйлүүдийг суур үзэл баримтлал болгож ардчилсан нам асуудалд бас ханддаг. Ийм учраас эдгээр бодлогоудаас эрс зөрсөн бодлогууд гарах юм бол ардчилсан намын хувьд, ардчилсан намын бүлгийн хувьд энэ засгийн газар огцрох ёстой гэдэг байр суурийг тод томруулнаар илэрхийлээд явж чадах бас ийм улс төрийн хүчин гэдгийг бас анхааруулад бас энд хэлье төгсгөлдөн. За өнгөрсөн хугацааны эдийн засаг улс төрийн бодлогын алдаа оноо маймаас хаана байна вэ? Бид нар бас суур дүгнэлт хийх ёстой, тал талдаа бас мэдээлэл солилцох ёстой, ойлголцох ёстой гэж бодож байна. Миний хувьд ер нь одоо бидний яагаад өнгөрсөн хугацааны эдийн засгийн тодорхой өсөлтүүд байсан уу байсан. Тэгвэл яагаад иргэнд хүртээмжгүй, иргэнд наадцгүй, иргэн нь оролцдоггүй, хувийн бизнесүүд нь оролцдоггүй эдийн засгийн тогтолцоо, эдийн засгийн ийм бүтц рүү явчихва гэдэг дээр шин ерөнхий сайд дүгнэлт хийх ёстой л гэж боддог. Төр томорсон, төсөө томорсон, төрийн өмчт компани орон зай хэтэлснээс болоод бизнесүүдийн орон зай өнгөрсөн хугацаанд бодитоогоороос хомигдож ирсэн. Энийг дагаад авилгалын асуудлууд, олон зүйлүүд. Энэний төгсгөлд, энэний үр дүнд бидний тунхагладаг чөлөөт зах зээлийн эдийн засаг гэдгийг механизмууд нь өөрөө ажиллаж чадахгүй болж, тэр ядуурлыг бууруулж чадахгүй, тэр механизм нь ажиллахгүй, ажлын байрыг бий болгож чадахгүй, шин техник технологи нэвтрүүлэх чадал чансаанд яагаад гэвэл тэдгээрийн орон зай нь хумигдсан. Ийм учраас оролцоогүй хүртээмжгүй эдийн засгийн ийм тогтолцоо өнгөрсөн хугацаанд бий болчихсон гэж боддгоо. Тэгэхээр шинэ ерөнхий сайд бодлого чиглэл дээр эдгээр зүйлсүүдийг бас авахыг нь аваад тахыг нь хаяад анхаарч ажилтна үзээ. Тэгээд ардчилсан намын бүлгийн хувьд төр засгийн бодлогыг, засгийн газрын бодлогыг зөвийг нь зөв гэж, бурууг нь буруу гэж бас асуудлаа байр сууриа илэрхийлж чадах юм төлөвлөсөн улс төрийн хүчинтэй бас хамтран ажиллана гэдгийг бас давтан хэлье.